Монголдо төрж өссөн юм бол монгол сэтгэлээр бас заримдаа ч гэсэн сэтгэж байл л да. Үнэхээр л одоохондоо гадаадд арай гараагүй юм бол одоохондоо яагаад Монголд ижиж монголоор сэтгэж болохгүй гэж. Манайх одоо хамгийн анх 6 жилийн өмнө манайх одоо үйл ажиллагаа нээжсэн. Дэлгүүрээ. Тэгээд засвараа хийж явах явцдаа хоёулаа ярилцаад манай нөхөр одоо энэ бүх одоо энэ өрлөг одоо энэ байшин хашаа бүх юугаа ингэ барьж дуусны ард дээр бид тэр хоорондоо ярилцаад төгчтой хоёул ярьж шийдэжсэн. Тэгээд гол санаа нь бол ер нь Монгол ахуйгаа илүү тод гаргая те. Одоо Монгол бичиг маань одоо сүүлийн үед бол ер нь орхигдоод байгаа шүү дээ. Тэгээд энийг сэргээж одоо ер нь надад хажуугаар явж манай 50 хүмүүс ч байна хинч вэ те одоо ингээд энтэйгээ танилцаад хараад бас одоо бас барах юм болоо гэж бодсны үндсэн дээрээс бодохоор одоо энэ санааг одоо хоорондоо ярилцж байгаад зургийг авч зорж ирсэн. Чингис хааны зарлаг үг гэж одоо яг энэ дээдсэд байгаа л да. За одоо Чингис хаан одоо бидний одоо үг дээдс одоо бидэнд одоо юуг одоо хэлэх гэж те одоо энэ ном сударт үлдээсэн юм бэ гэдгийг одоо олон хүнд бас таниулах зорилгоор одоо энэ ер нь бол дандаа Чингис хааны зарлаг үгүүд байдаг. За анх энэ гүйцэтгэл дотор бүх юмнууд интернет нь би гаргасан юм. Дотор бүх гүйцэтгэлүүд ингэж явж байгаад доотлын бильярдын теннис дээр ирсэн л та. Тэгээ хийгээ явж хан сулгуудадсэн. Тэгээд ярьсан байхгүй. Ханаа ингээд нэг юм гоё зурчуул яасан юм. Яавал зүгээр энэ чиний санаа гаргаа гэд. Энэ бол одоо бидний хойч үуч одоо бидний үр хөвгтүүд шүү дээ тийм ээ. Тэгээ бидний үр хөвгтүүд өнөөдөр одоо цагийг одоо бид хоёр бол одоо ерөнхийдөө цагаа зөв өнгөрөөгөөсөө тий одоо цагийг зөв зохистой өнгөрүүлээсээ нэг ай кофе уугаад суухтаа ч гэсэн тухтай газар суугаасаа тий одоо ингээд тохтой орчинд одоо ингээд суугаад дулаан орчинд ингээд суугаад заавал одоо ингээд та нарт их ёстой ингэж идэж явах ёстой чинь ингээд мөнгө төр одоо нэг бизнесийн одоо нэг тийм юу бол битээр ерөөсөө агуулаагүй хүүхдүүдэд аль болох одоо яг тэгэхээр манай энэ газрын онцлог бол ерөнхийдөө айгүй өндөрлөг. Тэгээд одоо автобусны буудлаас холж идэг юм ер нь бол аюу хэцүүлдэ ингээд зам харгаа гэж явах юм уу. Тэгээ яг одоо тэр болгоныг одоо ингээд яахгүйгээр ер нь одоо энэ саад бэрхшээлтэй юм хүүтэн орчинд одоо ингээд хүүхдүүд орж ирэл ингээд гараа явахтаас их даарц хөрцөө явдаг заримдаа өглөө орой ингээд гэртээ харах замдаа ч гэдэм орж ирээ сайхан дулаацаад ингээд цай уух гардаг ч гэдэм үү тиймэрхүү байх юм болоо гэж бодоод ерөнхийдөө айл болох л одоо хүнд одоо яавал тогтоо тухтай те хүнд одоо нөгөө зөв сэтгэлгээс зөв одоо юу их одоо тийм зорилгоор ерөнхийдөө бид тээр ажилладаг. Энэхүү зурганд яг юу бодож юу сэтгэж ямар санаа агуулж одоо энэхүү зургийг хашаан дээр зурсан бэ гэхлээр монголчууд маш одоогоор бол онлайн болон одоо энэхүү интернет сошиалор соёлын давамгаалалт гэдэг нь гадаад хэлээрээ гадаад энэ соёлын давамгаалалт маш ихээр орж ирсэн. Монголд бол одоогийн байдлаар одоо монгол хэлний одоо тэрхүү соёл маш ихээр алдагдсан байгаа. Тийм учраас бид нар энэхүү одоо босом бичгтэй шүү гэдгийг сануулгах учраас зорилгоор бас энэхүү Баатар бас Монголын энэ шүлэг яг бас тэ энэ бүх зүйлийг шингэн оруулж сэтгэлээр ингэж зурсан байгаа. Үнэхээр одоо ингээд манай энэхүү үйлчлэгээний байгууллагаар болон ингэж манайх гадаагаар одоо зөвхөн энгийнээр ярахад ингэж алхал юм бол Монгол хүүхдүүд яг ямар хувьд юм бэ? Монгол Баатар гэж яг юу юм бэ? Монгол бичиг гэж Монгол хэл яг ямар үүсэлтэй юм бэ гэсэн энэхүү мэдрэмжийг одоо авах зорилгоор бас энэхүү бүх зүйлийг ингэж хийсэн байгаа. Энэхүү санааг бол одоо мэдээж гэр бүл болон эко зорилгоор ингэж энэ бүтээн байгуулалтыг хийсэн болохоор одоо энэхүү бичвэр үзэмжийг одоо ингэж тохижуулахыг ерөн санааг их дэмжсэн. Тийм болохоор чөлөөтөхөөс илүүтэй чөлөөтөх юм бол зөвөр гудмаар алхахад хүртэл чөлөөт зургууд маш олон байдаг шүү дээ. Тийм болохоор одоо Монгол гэдэг одоо монгол бичиг үг түүх маань маш ховорхон байдаг болохоор үнийг би одоо сэдэж одоо ингэж гаргасан байгаа. Үеийн залуучууд гэх юм бол ер нь их гадаад
одоо хэлээр их ярьдаг, гадаадыг зүгээр үнэхээр их сонирхдаг. Гэхдээ Монголдо тогтож Монголтой ажиллая гэсэн зүйлс одоо яриг би үнэхээр сонирхтол одоохондоо сонсоогүй. Тийм болохоор одоо үнэхээр Монголдо төрж өссөн юм бол монгол сэтгэлээр бас заримдаа ч гэсэн сэтгэж бая л да. Үнэхээр л одоохондоо гадаадд арай гараагүй юм бол одоохондоо яагаад Монголдо ижиж монголоор сэтгэж болохгүй гэж, Монголтой хайртай яагаад байж болохгүй гэж мэдээж өвдгөлж унахтаа мэдээж монгол шоргоо өвдгөлж тий одоо ингэж нурмал харж хамгийн шимтэй сайхан бүхнийг энэ монгол улсаас л авсан юм чинь мэдээж монголоор заримдаа ч гэсэн бахархах ёстой хаа гэж би хувьдаа боддог.